Christmas bread тавтаа морилцгаано. Өнөөдөр би та нарт үртэй, самартай гранола яаж хийхийг зааж өгье. Тэгээ би гранола гэдэг болор тайл дээр харлаа. Гэхдээ Монгол орчил одоохондоо байхгүй. Тэгэхээр би гранола гэдгээр нэрээ. Үндсэндээ болохоор нөгөө нэвсээр хийдэг. Нэвс гэдэг маань нөгөө obvious. Тэгээд энэ бяцалсан энэ obvious-ыг энэ болохоор зэрэг болохоогүй түүхийгээрээ гэсэн өгөлтэй түүхийгээрээ байгаа энэ obvious-ыг бусад янз бүрийн зүйлүүдтэй хайлаад янз бүрийн үртэй хойлж болно, наран цэцгийн үе, тэг янз бүрийн самартай хойлж болно, олмонд байж болно, өөрийнхөө дуртай самарнуудтай хойлж болно. Тэгээд хатаасан жимс нь болохоор зэрэг үзэн байж болно. Одоо өөрөө чинь одоо дуртай хатаасан жимснүүд ямар жимс байна тэрийг бол хийж болно. Тэгэхээр хатаасан жимснүүдээ хамгийн сүүлд нь пишингээс гаргаж ирснийхаа дараа хийдэг. Пишин дотроо болохоор зэрэг гранологоо болгочоод тэгээд дараа нь халуун дээр нь хатаасан жимсээ хийж утгаад тэгээд ингээ хөргөнө. Пишин дотроо хийхдээ болохоор их бага температурт удаан болгодог. Цаг 30 минут болгоно. Тэгээ 20 минут тутам хутгаад тэгснээр одоо ингээд жигдхэн болж өгнө. За тэгэхээр өнөөдөр би танарт энэ хийх гэж байгаа гранолодоо юу найрлаганд нь орохыг одоо харуулъя. Энд болохоор зэрэг нөгөө би түрүүн үзүүлжсэн Улаанбуудан бүхэл үрийн гурилнаас одоо ялгаж авсан нөгөө үрний дотор байдаг соёо байна. Англиар болохоор wheat germ гэж хэлдэг. Тэгээ энэ болохоор хальс нь байна л да. Улаанбууданы хальс байна. Obvious-ны хальс байна. Дээрээс нь болохоор coconut хийж байгаа. За үүр гэх юм бол наран цэцгийн үр байна, хулууны үр байна. Хэрвээ та нар өөрсдөө дуртай бол sesame seed гэдэг үр байдаг. Тэрийг хийж болно. Самарнаас болохоор almond гэх самрыг болохоор бяцлаад ингээд хэрчээд юм жижигэн бяцалж болно. Уг бол дэлгүүрээс ууттай юм зорцсон тийм ирдэг бас silvered гэж ярддаг. За өөрт чинь одоо таалагдж байгаа, өөрт чинь байгаа зөгийн балыг хэрэглэж болно. Надад байгаа нь юм их хар өнгөтэй юм бараа өнгөтэй зөгийн бал байна. Тэгээ наран цэцгийн тос байна. Үгүй бол хүүтнээр нь одоо шахаж гаргасан тосыг хэрэглэж болно. Тэгээд maple syrup байна. За энд болохоор зэрэг юм almond extract гэдэг ордог. Тийм самарны амт оруулахын тулд тэгээд vanilla байна л да. За ингээд бүгдийг хойлж утгаад пишин дотор хийнэ. Нэг зүйлийг зааж өгье. Хэрвээ одоо таны хийх гэж байгаа таалах юм уу ямар нэгэн юм чинь тос тэгээ зөгийн бал гэж яах юм бол эхлээд тосоо хэмжиж хийгээд тэгээ тосоо хийсэн савн дээрээ зөгийн балаа хийх юм бол зөгийн бал ингээд харьцангуй амархан автдаг. Бас зөгийн балаа халаасан тохиолдолд болохоор зөгийн бал амархан ингээд савнаасаа салдаг юм аа. Тэгэхгүй болохоор зөгийн бал чи их тийм налцанхаа наалддаг учраас салахгүй. Ингээд зөнгийн бол амархан ханаасаа ингээд салчдаг.
Ингээ бүх хураа зүйлээ ингээд нойтон зүйлтэйгээ хутгаад тэгээд сайн ингээд хураа юм үлдэхгүй болтол ингээд хутгахнаа. За одоо тэгээд энийг подносын дээрээ мөнгөн цаасаа тавиад тэгээд энэ дээр одоо тавина. За ингээд сайн асгаад тараагаад градус Фahrenheit буюу 120 градус Цельсийн градус дээр цаг 30 минут болгоно. Тэгээ 20 минут тутам одоо энийг сайхан эргүүлээд жигтгэн одоо болгоно. Надаа үзэн байна. Тэгээ cranberry гэдэг жимс байдаг. Энэ хоёр хатаасан жимсээ та нар өөрсдөө дуртай хатаасан жимсийг хийж болно. За одоо та нар гранола хийхийг сурлаа. Сүйдээ хольж болно, тарагтай хольж болно, зүгээр нь дангаар нь жидсэн болно. Гранолагаа хийж идээрэй.